Ажил хийвэл ам тосно гэдэг үг бий. Гайхамшигт мотор цехийн эдгээр залуус өнөөдөр өөртөө сурсан мэдлэгээр өрхийн үйлдвэрлэл эрхлэн ажиллаж байна. Тэд хэн нэгний удирдлагын дор биш, өөрсдийн хичээл зүтгэл хөдөлмөрөөр амжилттай ажиллаж байгаа хамт олон юм. Тус мужааны цехийн 4 хүний бүрэлдэхүүнд ажилладаг бөгөөд цехийн дарга болох баяр бол өөрийн гэр бүлийн хань аюушнаар дэрэгдээ 2 хүнийг хамт ажиллаулдаг байна. За эхнэр аюуш нь модон тавилгын загвар дизайныг гаргаж өгдөг бол нөхөр баяр бол мужаана хийдэг байна. За тэд бизнес экватор төвтэй гэрээ байгуулан хамтран ажилласнаар олон зүйлийг сурсан ба олон зүйл өөрчлөгдсөн гэдгийг хэлж байлаа. Энэ бизнес экватор төвтэй ажиллаад 6 сар болж байна. Бид нэр. Тийм болохоор энэ бизнес экватор төв чинь бид нар тийм хөнгөлөлттэй байраар хангаж байгаа бас баяртай байна. Юм гэрээрээ бас оёхтуртай. Тэгээд юм оюун зураг гаргана. Тэгээд юу яат нөхрийнхөө хажуугаар энэ юунд туслаад ихээгийн гаргаж өгнө. Зургийг гаргаж эхлээдүүл бид хоёр ажилчин юу байхгүй хоёулаа л ажиллаж исэн. Тэгээд одоо харин өөрснөөсөө гадна хоёр ажилчинтай ингээд ажиллаж байна. Ажиллаж яана гэсэн хүмүүс чинь өөрснөө одоо юм хийгээд хүмүүс салинжуулаад ингээд ажиллахаар бас ондоол тий. За гайхамшигт мотор цех нь модон үйлдвэрлэлээ ихэвчлэн захиалгын дагуу хийдэг ба чанарын хувьд сайн бөгөөд хурдан дүргийн хийдэг учраас иргэд амсайтай байдаг байна. За тэд Монгол гэрийн иж бүрэн тавилга, орон сууцны тавилгууд гэхээс гадна аяны зэрүүлтэй эвтэх ширээ сандал, шкаф, шүүгээ, толтой шургуулга, угаалтур, ор, за бурхны гүнгэрвэ автар гэх мэт мотор олон зүйлийг хийдэг байна.